Гэм зэмгүй хүнийг сэжигснээр тооцсон барьж хорингуудаа эрүүдэн шүүж, тамлан дарчлааж, толгой дээр нь баас чээс асгаж, бүтэн 6 хоногийн турш унтуулахгүйгээр зогсоо чөлөөгөө дарчлаган зовоож байцаасан хэрэг эрчлэгдлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгэм тэр аяараа энэ бол маш аимшигтай хэрэг хэмээн толгой сэгсэрч байна. Гэвч энэ бол анхны тохиолдол биш. 2003 онд яг ийм эрүүдэн шүүлт, тамлан дарчлах гэмт хэрэг Монголд бүтээгдсэн байдаг. Мөн л энэ зоргийн хэрэг толбогдуулан гэм зэмгүй Дамирангийн Инкбат гэгч хүнийг Францаас хулгайлан Монголд авчирч тамлан зодож эрүүдэн шүүсэн байдаг. Мөн л мансууруулах эм тарай хэрэгэлсэн гэдэг. Түүнийг тагнуулын ерхий газрын доор байх хонгод олон цагаар өндөр сандал дээр суулган амраалгүй байцааж элэг гиз рүү бууны бөксөөр цогж отхоос гадна толгойд нь ууд углан годын хэрэг дээр аваачин цаазаар аван хэмээн айлгаж чихэн дээр нь буудад сүрдүүлэх зэрэг төрөл бүрээр тамлсаар амийг нь авсан билээ. Элэг дүүрээр рүүгөө байнга бууны бөксөөр зодол цохиулж байсан Инкбат тэр гэмтлээрээ насарч түүнийг нь олон нийтэд илчилсэн хэрэгээр өмгөөлөг санжаас өрн шорон цууснаар хэрэг хаагдаж тамлан дарчлахсан төрийн албан агжид гэм зэмгүй өнгөрсөн байдаг. Гэтэл үүнээс хойш 12 жилийн дараа чөтгөрийн энэ хэрэг дахин амилж энэ удаад бүр эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг мөн л гэм зэмгүй нэг хүний амийг авч чадсан зоргийн хэрэг толбогдуулан баривчилж эрүүдэн шүүж тамлан дарчлах мөртөө аргаа улам бүр хэрцгий жигшүүртэй болгож толгой дээрээс нь баас яс асгаж улам хорсолтой хэрцгийгээр зодож балбан улмаар бүр камерт нь гаж донтой хүн оруулан хүчндүүлсэн ч байж болох хэрэг гарлаа. Энэ бүх эрүүшүүлт тамлан зовоох аргыг нэг л хүн хийжээ. 12 жилийн өмнө Батын хурц гэгч хүн өөрөө эрүүшүүлтийг гардан гүйцэтгэж байсан бол энэ удаа түүний албатууд түүнийг нь улам бүр баяжуулан гүйцэтгэжээ. Угаасаа элбэгдэржийн манан мафийн гүйцэтгэгчийн үндсэн арга нь энэ бололтой. Арга барил техник технологи нь өчүүн хүнч энерги сэтгэлгүй хамгийн харгас аргыг сонгосноороо алдартай. Тэр бол Батын хурц. Түүний хэрэг мөрдөх үндсэн арга барил нь гэм зэмгүй хэнийг ч хамаагүй хэрэгт хүчээр жихэн оруулж тамлан дарчилгах бөгөөд чухал тэр технологиороо нэг хэрэг дээр 3 хүнийг тамлан дарчилгаж эрүүдэн шүүж нэг хүний амь насыг авсан байна. Харин одоо тэр байр хушууч генерал цоолтой хөрөнгөө багтааж ядсан тэр бомтон. Ийм нийгэм дэлхийд өөр хаана байна?